За 95-ийн 3 дахь дугаар. Энэ 95 дугаар цуврал нь болохоор хүүхдийн авиас бэлэг, онцлог, ирээдүйн ажил мэргэжил зэргийг нь бол эцэг эхчүүд өөрснөө шинжиж болдог энэ Монгол аргын талаар бичсэн 7 хавартны шинжээ гэдэг номноос сэдв сонгоод бэлтгэж байгаа ийм цуврал дугаар байгаа. Өнөөдөр бол 3 дахь дугаар нь. Өнөөдрийн дугаарт болохоор за хүүхдийг төрөөд 1-3 наснд нь байхад нь одоо гоц авиасуудын дүн совин өндөртэй хүүхдүүд байдаг тий. За тэдгээр хүүхдийг яаж мэдхийн гэдэг талаар товчхон бэлтлээ. Тэгэхээр энэ 6 онцлог бүхий хүүхдүүдийг одоо тус-тусад нь тайлбарласан байгаа. За голомтын үүрэг гэж байгаа эхнийх нь голомтын үүрэг гэдэг маань товчхондоо бол эцэг эх нь төлөвлөж төрүүлж байгаа тэр хүүхдийг хэлэх юм байна. Энэ хүүхдийн онцлог нь гэх юм бол төлөвлөж байгаа учраас эцэг их талаас хоёулангаас нь дээдлийн 9 үеэс нь хэрэгтэй мэдлэг чадвараа аль болох ихээр өгч одоо тэр хүүхдийн одоо сүнсэнд нь шингээж бэлтгэж явуулах нь илүү. Тэгэхээр төлөвлөгдөөгүй ч юм уу те санамсаргүй тохиолдолд жирэмслэнээс илүүтэй удмынхаа онцгой чадваруудыг өвлж авсан тийм хүүхэд төрөх магадлал өндөртэй л гэсэн үг юм байна. За голомтын өрийн талаар дэлгэрэнгүй бол мэдээж номноосоо. За дараагийнх нь болохоор энхрийн үр гэж байгаа. За энийг бол бид нэр сайн мэдж байгаа. Хүүхэд тогтохгүй байдаг. Тэгээд эндэх тохиолдол ихтэй айлд төрж байгаа хүүхдийг энхрийн үр гээд нэр эдрийг бодолцож өгдөг тийм тохиолдол байдаг. За ийм хүүхдэд зориулаа амийн бүхлэх үүднээс энэ дэр зайлиг дээл гэж бол хийж өгдөг өмсүүлдэг байсан юм байна. Энэ болохоор ийм өөд даавуугаар хийсэн тийм дээл харагдаж байна. Тэгээ яг нарийн одоо хийх зааварчилгаа энэ бол номон дээр бичсэн байна. Урд ингэртэй юу байх юм те, ард ингэртэй бүр дотор ингэртэй юу байх юм, хормонд нь юу хийх юм те, ямар давуунууд оруулах юм гэх мэтчлэн нарийн заавартайгаа энд байна. Дэлгэрэнгүй те номноосоо тэгэд өрийн заяа тосох зан үйл гэдэг энэ дээр бас байна. Одоо хүүхэд олдохгүй байгаа тийм гэр бүлүүдэд зориулсан ийм зөвлөгөөнүүд энэ дээр бол байгаа. Бид нар нөгөө ихэр ч юм уу ерөн олон хүүхэдтэй айлын хүүхдийн оймсыг хулгайлах тийм заншил байдаг гэж ярьжтэй. Тэгсэн чинь онгодууд болохоор за хулгайлах бол бас биш юм аа гэж хулгайлна гэдэг маань бас ийм сөрөг зүйл байгаа тий. Тэгэхээр тухайн үедээ бол яадаг гэсэн гэхээр олон хүүхэдтэй айлаас одоо ерөөл хүсэх маягаар өөрснөө очиод ингээд бэлэг барьж одоо өөр хүүхэд хайрлах тэр одоо ерөөлийг хүсдэг гэсэн юм аа. Тэгээд тэр олон хүүхэдтэй айлын эзэгтэй хэдэн өдөр дараалаад илээ ингээд ерөөл хийж өргөл өргөдөг гэж одоо өрийн тэнгэрт ерөөл өргөдөг. Одоо тэр айлд хүүхэд заяах болтугай гэдэг ч юм уу те. Энд дээр хэлэх үг интернетээр ингээд дэлгэрэнгүй байна. Тэгэхээр та бүхэн хэрвээ энэ зан үйлийг та бүхэн сонирхох юм бол номон дээр хэсэ. За дараагийн үр болохоор 3 дахь нь болохоор тамгат үр гэж байгаа. Тамгат үр гэдэг маань бид нар зүм бэлгийн өндөр одоо чадамжтай улаач бөө зайран удган гэж нэрлэдэг байгаа. За тийм хүмүүс гэсэн үг. За тийм хүүхэд бол төрөөд 1-3 наснд л хамгийн тод энэ чадвар нь илэрдэг. Тэгээ 3 наснаас хойш бол айжимдаа бүдгрээд энгийн хүүхэд шиг өсөж тариндаг гэж. Тэгэхээр ийм тамгатай хүүхдийг эцэг их нь ажиглж мэдснээр, эртнээс мэдснээр ямар давуу талтай байна вэ гэхээр ирээдүйд хийх ёстой үүлээ хийхгүй байхаар энэ шахаа гэдэг зүйл онгодоос л ирдэг байгаа. Тэгэхээр тэр нь яаж илэрх вэ гэхээр тухайн хүүхдийн одоо тамгалсан онгод тэнгэр нь ямар зүйлдээ мэрэгсэн бэ тэр зүйлээрээ ингэж шахаанд оруулдаг. Одоо жишээ нь өрийн тэнгэрийн онгодтой улаач үртэй бол чадахгүй тий хүүхдтэй болж чадахгүй. Одоо чадах юмараа ингэж боож ин гэх юм уу да одоо тий. Тэгээ хүн чинь ингээд юмыг хайж эрэлхийлээд ирэхэд нь гараа бараад ирэхээр нэг онгод тэнгэрт бүүл амаар явна гэдэг шиг тий. Тэгжээж одоо мэдэх тэр нөхцөлийг нь бий болгодог гэсэн үг юм байна. Одоо домч онгодтой гэх юм бол эрүүл мэндийн асуудалд орох ч юм уу тий. Хилмэрч онгодтой улаач хүн болох юм бол харилцах эвээ олж чадахгүй байх зэрэг байдаг байх нэ. Тэгэхээр хүүхэд өөрийн хийх ёстой зүйлээ заавал шахуулахгүйгээр хийгээд явчих бүрэн үг нь бол боломж байгаа гэсэн үг. Миний мэд хэрэн тойрондох хүмүүс маань хийц хингэрэг дэлдэж хуйг хувц өмсдөггүй хэрнээ өөр өөрсдийн зүм мэдрэмжийнхаа дагуу хийх ёстой үйлээрээ онгод тэнгэртэйгээ холбогдсон. Одоо
хүн харахад бол зүгээр л тий найз нь ажлынх нь хүн байгаа хгүй. Тамхтай турсан тэрийг тэр болгон хүмүүст хэлээд байдаггүй. Тэгээд өөрийнхөө үйл хэргийг хийгээ явж идэг. Шахаанд ороод ах юмгүй яг нэг хийгээ явж байгаа учраас ийм хүмүүс их байдаг шүү. Тэгэхээр тэр зүүн бэлэгтээ хүүхэд болгон заавал хүн үзэж хараад засал ном хийх ёстой биш байх нь шүү дээ. За тэгэхээр тийм хүүхдүүд онцлог шинжүүд нь гэх юм бол юмыг оновчтой зөгнөж ярих нь илбэг гэж байна. Бүх хүнд бол 6 дахь мэдрэхүү гэж байдаг бол энэ тамхтай хүүхдэд бол 7 дахь мэдрэхүү байгаа гэж байгаа. Энэ 7 дахь зүүн нь илүү байгальтай ойр байхад ажиглагдана гэж байна. Уул ус ховоонд шүншиглээд ч юм уу те савдаг хий дүртэнтэй харилцаж гүгээл тэнгэр хангаа муутахаас өмнө бухимдаад л бороо орвол баясаж гүгээд гих мэт. Ерөнхийдөө гэрийн тэжээвэр амьтантай айл өрхөд бас илүү мэдрэгддэг гэж байна. Ялангуяа нүүдлийн соёлд мал ахуйд айл голомтод илүүтэй мэдрэгддэг. Хоны матай ярина. Цаашлах юм бол загастай те шувуутай гэрийн бүр жоомтойч ярих бүх л амьд биетэй харилцаа үүсгэж чаддаг гэж байна. Тэр нь харагддаг байна уу, харагддаггүй байна уу хамаагүй те. Бидний харахгүй байгаа зүйл бас байхгүй гэсэн үг биш болж тараад байгаа шүү дээ. Тэгэхээр тэмхий биестэй бас харьцах чадвартай юу гэдэг тоглоомуудаа тавьчаалтай ингээд үнэхээр яг жинхэнэ хүнтэй харьцаж байгаа юм шиг харьцах маягийн ч юм уу. За ийм хүүхэд ажиглагдах юм бол яах ёстой вэ гэхээр үйлдэл бүхнээ өөрийнхөө зөнгөөр хийх нөхцөл боломжийг нь сайн бүрдүүлж өгөх хэрэгтэй гэж байгаа. За энэ нь юу вэ гэхээр ингээд тэр зөнгөөрөө хийж байгаа зүйлсийг нь бол хориглоод хааж хавчаад байхгүйгээр магадгүй зарим эцэг эхчүүд ингээ хүүхдийнхаа ярьж байгаа юмнаас нь бусад хүмүүс сонсчвол юу гэж бодох вэ гэж санаа зовох байдлаар ч юм уу те битээ ингэж яар битээ чи юм хий битээ ингэдэг байх. Тэгэхгүйгээр хөндлөнгөөс ажиглаад хамгийн гол нь тэрийг тэмдэглэж авч явах хэрэгтэй гэж байна. Тэдэн насандаа тийм юм хэлсэн те тэгж ярьж исэн тийм зүйлстэй харьцаж гин гэж ингэж хэлж исэн ч юм өмнөх амьдралаа ч юм уу те ийм байдлаар ярьж исэн ч юм уу энэ болгоныг нь сайн тэмдэглэж авах хэрэгтэй. Дээрэс нь 5 метр хүнхээ алингаар нь илүү хөг зөнтэй байна гэдгийг ажиглах хэрэгтэй гэж байна. Илүү тэр хий зүйлсийг хараад байна уу, эсвэл сонсоод байна уу, эсвэл амтаараа илүү мэдрээд байна уу гэдгийг нь сайн ажиглах хэрэгтэй юм байна. Даалт ертөнцөөс бид нар бол 5 метр хүүгээрээ мэдээлэл авдаг гэж байна. Тэгэхээр тавуулангаар нь авдагч хүүхэд байж болно. Эсвэл аль нэгнээр нь илүү авдагч хүүхэд байх боломжтой гэсэн үг. Ийм онцлогоор нь бол таньж болох нь байна. За дөрөвдүгüрт нь болохоор мичид заяаны үр гэж байна. Энэ хүүхдүүд нь болохоор удмын 9 үеийн мэдээллийг бүрэн дааж агсаж чадсан буюу тухайн удмын онцгой хишиг заяаг өвлөж авсан үрийг мичид заяаны үр хэмээнэ гэж байна. За дээрэс нь энэ хүүхдүүд яадаг вэ гэхээр удмыг ивэдэг од эрхсийн нөлөөг илүү авсан тийм хүүхдүүд бас мичид заяанд бол байдаг гэж байгаа. За энэ хүүхдүүд бол голомтын үр байх нь илүү гэж байгаа. Ээж аав нь төлөвлөж төрүүлсэн те. За тийм хүүхэд байх нь бол энэ хүүхдүүдийн онцлог нь гэх юм бол амны хишигтэй байна. Тэгээ ариун олон хүний хайрыг татна. Олон хүнтэй учир зүгээ олох чадвар өндөртэй. Өөрийгөө илэрхийлэх чадамж нь илүү сайн байдаг гэж байна. Тэгээд энэ мичид заяаны хүүхдүүд нь ирээдүйд хэн болох нь бүр багасаа л тодорхой болчдөг. Багын л ингээд ойр орчных нь хүмүүс ингээд анзаарчдаг тийм авьяастай хүүхдүүд байдаг да. Заавал дуу бүжигч гэхгүй техник технологи ч юм уу гарын дүү цайтайч гэх юм те. Өөрөө ч би тийм юм болно, тийм мэрэгчлээ болно гэдгээ бүр багасаа хэлдэг. Бараг тэрийн ч ойр хавийнханд хүмүүс хүлээн зөвшөөрсөн те. Гоц авьяастай хүүхдүүд гэж ярьдаг ч те. Аливаа нэг салбарт нэлээд авьяас нь тод харагдчихийдэг. За ийм хүүхдүүд байдаг гэж байгаа. Хэвчлэн 4-өөс 13 настай хооронд бол энэ авьяас бэлэг нь бол тодорч байдгаа гинэ. Энэ мичид заяаны хүүхд бол аргагүй л дээ те. 4-өөс урагшаа гэхээр энэ хүүхд чинь хилд орон те хүлд орон тэгээд тэгэхээр энэ авьяас бэлгийг нь хувьд илүүтэй нэг мичид заяаны үр гэж яригдчихэж байгаа учраас 4-өөс 13 насны хооронд нь илүү тодорхой ажиглагдаж таарж байгаа юм байна. За ийм хүүхдүүдийг те дангаар тийм эд баялаг те амны хишигтэй гэж бол бас ойлгох нь бол өрөөсгөл гэж байна. Өрийн сүнсний хөг урд насны хишиг заяа өндөр байх тусам язгуурын голомтод мэндэлдэгэ гэж байна. Язгууртан гэсэн үг. Одоо бид нэр чинь нэг сэхэтэн гэж яриад идэг болсон юм билүү. Тэгэхээр энэ хүүхэд нь болохоор язгууртан байна гэсэн үг юм байна. Ийм хүмүүс юу хийдэг, ямар үйлдэл байдаг вэ гэхээр удам угсаагаа дээдэлж хүн заяаг тосож
тодлон өнгөлж тэтгэж явдаг. Суртахууны маш өндөр хэмжээтэй байдаг гэдгцэн байна. Олонний хүндлэл таашаалыг бол хүртэх. За энийг бол амны хишиг гэж бол яриад байгаа юм байна. За тэгэхээр ийм хүүхэдтэй эцэг эхчүүд юун дээр анхаарах ёстой вэ гэхээр энэ хүүхдийг сэтгэлийн хат өндөртэй болгож өсгөх хэрэгтэй гинэ. Яагаад гэхээр за эн чинь нэлийн ийм олонний анхааралд өртөх магадлал өндөртэй хүүхдүүд юм гэсэн үг болж тарж штэ тий. Олон хүмүүстэй харьцдаг, олонний нүдэн дээр байдаг. Тэгэхээр ийм хүмүүсийн нэг зовлон нь болохоор ингээд наад захын цагаан хар хил ам гэдэг жаа тий. Тэгээд нэг юм алдаа гаргахад нь өмнө нь ч юм уу худлааг нь мэдэхгүй манайхан чи яаран хүмүүсийг шүүмжилж үг хэлээр доромжлохоос ихсүүлээд сэтгэл зүйн юм дарамт нь бол оруулах нь өнөө цагт маш илбэг болсон. Дэлхийн нийтээр энэ бол ажиглагдж байгаа. Тэгэхээр дэлхийн өнцөг болонд төрж байгаа энэ хөрхийн мичид заяаны хүүхдүүд олон нийтийн цөрөг хандлагад өртөөд хэрвээ сэтгэлийн хат муутай байх юм бол амиа хорлох тохиолдол жүжигчдийн дунд солонгос жүжигчдийн дунд жишээ нь нэлээд өндөр байна. Тэгэхээр ийм хүүхдүүдийн сэтгэл зүйг маш сайн хаттай байдлах дээр бол анхаарах нэ. Тэгэхээр сэтгэлийн хатын талаар та нар юу гэж ойлгодог вэ? Сэтгэлийн хатыг яавал бий болгох юм бол эр хүний чимэг сэтгэлийн хатаж гэж энэ манай өвд эцэс бол ярьдаг. Би бэлтрээ бол бид нар ингээ байнгын хүндийн мөргөт юм ингээд булчингоо сайжруулчихвол чаддаг. Сэтгэл гэдэг бол арай өөр зүйл байгаа тий. За тэгвэл энэ сэтгэлийн хат гэдэг зүйлийг бий болгодог үндсэн суурь нь болохоор хүн өөрийгөө хайрлах. Өөрийгөө хайрлана гэдэг маань ердөө л өөрийгөө таньж мэдэх гэж байна. Өөрийгөө ойлгох, өөрийнхөө үн цэнийг мэдэх. Өөрийгөө таньж мэдхийн суурь төвөл юу юм бэ гэхээр өөрийн 9 хүслээ зөв тодорхойлох. Бидний хүсэж байгаа бүх хүсэл ерөөсөө 9 багцад л хуваагддаг гэж нийлэн олон дугаараар би хэлсэн байгаа тийм. Тэгэхээр энэ 9 хүслэл зөв тодорхойлчих юм бол тийм үү. Хүн өөрийнхөө үн цэнийг олно, өөрийгөө таньж мэднэ, өөрийгөө хайрлаж байна л гэсэн үг болж тарж байгаа. Тэгэхээр зорилгоо хүслээ зөв тодорхойлсон хүн чинь яах вэ? Хажууд нэг хүн ярьж идэг нөгөө жингийн цуваа явж л байдаг. Замын нохоо хуцчил байдаг гэдэг шиг тийм. Иймэрхүү байдалтай сэтгэлийн тэнхээтэй болдог байх нь. Тэгэхээр бид нэр хүүхдүүдийнхаа ирээдүйн сайн сайхны төлөө тийм хүүхдийнхаа онцлогийг тодорхойлох гээд ингээ шинжээ хийгээ явж байна. Гэхдээ бид нэр хүүхдүүдийнхаа хувьд өнгөрсөн үе нь за бидний өвд эцсийн хувьд бид нар бол одоо үе нэг байхгүй. Тэгэхээр энэ гуруула нэгэнгүүгээр орших бол боломжгүй. Тэгэхээр ирээдүйн бид нар хүүхдийнхаа шинжээ хийхэд эхлээд өөрснийгөө ойлгоцсон байх хэрэгтэй. Буюу өөрийнхөө тэр 9 хүсэл зорилгыг зөв тодорхойлоод гаргаад ирсэн байж тэр хүүхдийнхаа хүсэл зорилгыг тэ хүүхдтэй сэтгэлийн хат суулгана гэж ярих байгаа байхгүй юу. Тэр 9 хүслийнхаа зорилго нь юу байдаг юм бэ? Яаж бичих юм бэ гэдгийг анх подкаст хийж эхлэхэд л оруулсан байгаа. Хүмүүсийн нэлээд өндөр үзэлттэй байдаг 6 дугаар энийг байгаа. Би доор сонсоогүй бол плейлистээр нь тавьчин тэгээд эхнээс нь тэр 6 дугаарыг сонсчвал хүн бүхэнд нэлээ хэрэгтэй дугаар байгаа. Яг хувь хүний хөгжил талаасаа тийм үү. Хэрвээ өмнө нь сонсч жоод өөрийнхөө зорилго 9 хүслийг тодорхойлж бичээгүй бол манайх яг одоо дахиж сонсохдоо цаг зав гаргаад бичээрэй. Энэ бол өнгөрсөн ирээдүйн хоёрыг холбож байгаа дундаж насны бид бүгдээд энэ өөрийгөө мэдсэн байх хэрэгтэй юм. Өөрийг ноогдоод байна да тий. Залуу үедээ бид нар чинь багш гэсэн үг шүү дээ. Доод үеийнхэнтэй үлгэр жишээ байх ёстой гэж үздэг байсан учраас эхлээд бид нар өөрөө өөрснийгөө таньж мэдээ тий өөрөө өөрсний зорилгоо зөв тодорхойлсон байх хэрэгтэй байгаа. Энэ боловсрсан арай мэдлэгтэй байх хэрэгтэй болчиход байгаа юм. Зөвхөн энэ мичид заяач биш бүх хүүхдүүдийн яах нь 9 хүсэл зорилгын өөрөөр нь бол тодорхойлуулах нэ. Өөрөөр хэлэх юм бол хүн болгонд өөрийн гэсэн оногдсон заяа тавилан хишгийн хувь гэж байдгаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр түүнийгээ өөрийгөө таньж мэдснээр хүлээн зөвшөөрж заяандаа эзэн суух тэр сэтгэлийг тогтоож өгчиж өөрийн заяа бусдын заяатай жишиж сэтгэлийн шуурганд өртөхгүй байх. Тийм сэтгэлийн хатыг суулгах нь. Тэгээд заяа болгонд өөрийн гэсэн үүрэг хариуцлага байдаг гэдгийг үрдээ таниулна гэсэн үг гэж байгаа юм. Өөрийг нь танихад л туслах хэрэгтэй байх нь. Тэрнээс өмнө бид нар өөрөө өөрснийгөө таньсан, зорилгоо тодорхойлсон байх хэрэгтэй байх нэ. Дараагийн 5 дахь үр нь болохоор хасан үр гэж байна. Хасан гэдэг нь болохоор эртний галзуу язгуур үгээрээ бол 3 үгнээс бүрдсэн байх нь. KOSN гэдэг ийм 3 үг байна. За энэ нь болохоор ямар хүүхдүүд байх вэ гэхээр өрийн тэнгэрээс оноолттой үр гэж ойлгож байна гинэ. Хасан үрсэн тухайн цаг үеийн гажууд
тогтолцоог зам ёсонд нь нийцүүлж тэгшитгэх үүрэгтэй байдаг гэж байна. Энэ үрсийг янз бүрээр тодорхойлох тул олон нэртэй шинэ мянганы үрс гэж нэрлэж байна гэж байна. Энэ хасан үр нь болохоор дэлхийн ямар нэгэн тогтолцоо зам ёс зөрчигдөхөд л илүүтэйгээр мэдлдэг гэсэн үг байж таарж байна тийм үү? Зам ёс гэдэг маань одоо байгалийн хууль гэдээ ойлгохчвол ойлгомжтой болох бах. Хаана байгалийн хууль зөрчигддгийг тэр газар илүүтэй мэдлж эхэлдэг байх нэ. За энэ хасан үр төрж байгаа тэр цаг үе 3 арай өөр үүрэг зориулттай юм 3 үеийнхэн төрдөг гэж байна. Тэгэхээр эхний үе нь болохоор Монголд бол ямар ч байсан 80-аад оноос эхлээд төрж эхэлсэн. Нэг үе нь болохоор 36 жил үргэлжилдэг гэж байна. Эхний үеийнхэн юу хийх ёстой? Ямар үүрэгтэй төрдөг вэ гэхээр урд цагийн мартагдсан үеийг сэргээж илрүүлэн гаргаж ирэх үрс болно гэж байна. Үүнд улаач заяатай үрс бүгдээрээ орно. Зөв бэлгтэй үрс бүгдээрээ орно багтна гэж байна. За тэгэхээр 80-90 оноос эхлээд бид нар чинь Y, Z үеийнхэн гэж байгаа тийм. За тэр үеийнхэн маань мартагдсан үеийг сэргээж илрүүлэн гаргаж ирэх гэж байна. Тэр сүүлийн үед ялтчгүй ажиглагдж байгаа юм нь харцангуй бид нар өв соёлоос сэргээх тал дээр нэлээд өндөр агцтай явж байгаа юм шиг харагддаг. Тэгэхээр энэ үеийнхний хийж байгаа ажил нэлээд сайн явж байгаа юм болов уу? За хоёрдугаар үе нь бол ерөнхийдөө 20-од оноос эхэлсэн гэж бол ойлгогдож байна. Тэгэхээр хоёрдугаар үеийнхэн юу их ёстой вэ гэхээр уламжлагдсан сэргэж ирсэн өв соёлыг үн артад уялдуулан жаягийг шинчилж жамд нь нийцүүлэх бүтээгдэхүүн орон зайд үрс байна. Тэд шинийг сэдэг зохион бүтээх 90 цагийг төгөлдржүүлэх үйлстэй гэж байна. Энгийнээр ойлгох юм бол бидний өвөг дээдсийн тухайн үед байгальтайгаа хамгийн ойрхон байсан тэр мэдлэг мэдээллийг өнөөгийн бидний амьдралын хэм маяг техник технологийн хөгжилтэй уяад шин зүйлийг сэдэх зохион бүтээх тийм үүрэгтэй 2 дугаар үеийнхэн мэдлээд эхэлсэн гэж үзэх юм байна. За 3 дугаар үеийнх нь болохоор бас 36-30 жилийн дараагаас мэдлэн гэж хэлэх юм уу? 3 дугаар нь болохоор өмнөх үеийнхний бий болгосон өв соёл шинээр үүтгсэн жаяг ёс заншлыг үргэлжлүүлэх ба өв тээгч болно гэж байна. Хадгалж өртөөлнө гэсэн үг гэж байна. За өмнөх 2 үеийнхээ бий болгосон зүйлийг тээж авч явах нь 3 дугаар үе юм байна. Тэгэхээр 30 жилийн өмнөөс 1-р үеийнхэн мэдлээд эхэлсэн гэхээр 2 дугаар үе эхэлсэн гэж үзэх юм байна. Гэхдээ энэ бүр яг ингээл за 36 жил дуслаа шууд энэ жилээс ч юм уу 2 дугаар үеийнхэн мэдлэнэ гэсэн яг юм яс тас тийм ойлголт байхгүй юм байна л да. Эхний үеийнх нь магадгүй 10 хэдэн жилд багтаагаад ёс заншил өвөө сэргээгээд ингээ бий болгоод одоо бол маш их юм ном тохиомлууд бий болсон байна л да. Бидний энэ цаг үед бол ялангуяа 12-3 оноос эхлээд энэ гэрлийн өргөний номнууд маш ихээр хэвлэгдсэн байгаа Тэгэхээр аль хэдийн 2 дугаар үеийнхэн бол одоо төрөөд эхэлсэн гэсэн үг. Тэгээд энэ нь болохоор тийм цөөн тоотой юм уу гэхээр бас биш. Бараг л энэ шинэ мянганы төрж байгаа хүүхэд хүн болгон энэ хасан үр байх боломжтой. Дэлхийн өнцөг булан бүрд хүмүүс нь өөр өөрсдийн өв соёлоо дэлгэрүүлж ухаж гаргаж ирж ийм байдал бол нэлээд ажиглагдж байгааг та нар анзаарсан бах. За тэгэхээр 1-2 дугаар үеийнхэн бол ингээд төрсөн. Яг энэ хасан хүүхэд ийм шинж тэмдэгтэй байд юм а гэж хэлэх бараг боломжгүй. Бүгд хасан хүүхэд байх магадaltaй гэж байгаа юм. Ялангуяа энэ Монголын газар нутагт бол хасан үрсийн дараачийн 2 дугаар үеийн мэдлэхэд тохиромжтой үе нь ирсэн гэж өрийн тэнгэрээс үзэж байгаа болохоор 2 дугаар үе нь бол аль хэдийн мэдлээд эхэлсэн байгаа буюу өнгөрснийг цагтаа үйлдэл шинэ техник технологи шинэ зүйлсийг бий болгох бүтээлч хүүхдүүд бол төрсэн байгаа гэсэн үг юм байна. Магадгүй 10 хэдэн настай альфа үеийнхэн эхэлж байгаа шүү дээ 2000 оноос. Тэднэр маань яг энэ хийж бүтээх тийм хүүхдүүд нь бол төрөөд эхэлсэн байх гэж бол бодож байна. Тэгээд энд чанад зингсэн маа. Дэлхийд даяар ерөнхийдөө ингээд ийм нөхцөл бүрдсэн газрууд нь ингээд хасан үрс төрж идэг. Өмнө нь ч ингээд болтгол байсан төрөөл явж л байгаа. Жишээ нь урдын цагт гэвэл Европ төвд бид нэр мэдж байгаа сэргэн мандалтын үе гэж түүх соёл урлаг дээр маш их яригддаг Ингээд бодоод үзэнгүүд 1700-аад оны үед сэргэн мандалтын үе гэж байгаа маань ингээ бодохоор баярхуу ган хэлжсэн шүү дээ 360 жилийн давтамжтайгаар нэг нь болохоор юм байгаль төвд Аз тэв
тал руугаа нэг нь болохоор юм барууны талдаа суурин энэ хоёр цавир иргэжлэн ээлжилж бүчрэхэг болдгиймаа гэж ярьж ирсэн. Тэгэхээр одоогоос нэг 300 гаруй жилийн өмнө Европ төвд соёлынхаа хувьд сэргэн мандаж дэлхийн нийтийг байлдан дагуулж исэн үе байсан. Бид нар ч тэрийг сайн мэдж байгаа. Барилга, байшин, уран зохиол, философи, соёл, хувцас загвар гэд бүх зүйл дээр ерөнхийдөө Европ төв нэлээд мандаж байсан бол одоо 300 жилийн дараа буюу нөгөө Аз тивийн соёлын одоо хүчирхэгжих цаг нь ирсэн болов гэж бол энэ дээрээс бол бодогдсон. Тэр нь ч биднэрт мэдрэгдээд эхэлсэн тий. Одоо бол яг Азууд модонд орж байгаа. Дэлхийн бараг царайлаг тий топ залуучууд, охтууд, хүүхнүүдийн гэхэд эхний хэдэн байрыг дандаа Азууд эзэлж байгаа тий. Хэдий бид нар магадгүй өөрснийгөө нэг царайлаг гэж бодохгүй байгаа ч гэсэн дэлхийн нийтээр Азуудыг бол царайлаг гэж үзэж байна. Аз дүр төрхтэй болох гэж бүр юм бодолт хийдэг тий. Тийм одоо тренд гарч ирсэн байх жишээ нэ тий. Энийний түүч нь болохоор солонгосуудыг гэж бодож байна. Солонгосууд өөрсдийн соёл ёслолоор маш сайн юм манлайлж чадж байгаа гэж харж байгаа. Яг энэ чигээрээ явах юм бол ерөн Азуудын соёл урлагийн бай тий бүх талын одоо манлайлах тийм ээлж нь ирсэн болов гэж хараад байгаа. Ямар нэг юм чи ингэдэг нэг юм тавтагддаг зүй тогтолтой байдаг гэж яриад байгаа тийм энэ дэлхийн хүн төрөлхтөн нэг уруулна нэг хүснэ гэх мэтчлэн тийм нэг хүн ам буурна хөө ихсэн ч гэдэг юм. Тэгэхээр энэ давтагддаг цаг хугацаа нь ерөөсөө одоо Аз ноёлох тэр цаг хугацаа нь ирээд байгаа юм байна гэж бодоод байгаа. Эдийн засгийн хувьд ч тэр соёл урлаг энэ ёс зан заншлаа таниулах байдлаараач тэр. Тэгэхээр энэ тренд энэ давалгаанд те энэ модонд бол бид нар бас нэлээд том үүргийг өгнө гүйцэтгэх ёстой үндэстэн гэж бодлоо ойлгоод байгаа энэ Азийн соёл дотор. Тэхийн тулд бид нэр өвөг дээдсийнхаа мэдлэгээс ухаж гаргаж ирэх хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг яаж ухаж гаргаж ирэх гэхээр маш амархан олон тооны ном гарцсан байгаа. Одоо Монгол домчийн судраг гэдэг жишээ нь ангаахын талын хүн байх юм бол тэн дээр бол Нобелийн шагнал хүртэж болох үст тийм том нээлт хийхээр одоо сэдвүүд тэнд бичигдсэн байгаа. Агуулгууд тэнд бичигдсэн байлээ. Үнэн худлаагийн юмыг яаж мэдхүү судлаад те батлагдвал тэр нэлээд том ололт амжилт болох үст агуулгах ном гарсан байх жишээ нэ те. Тэгэхээр бид нар нөгөө айлаас ирэхээс авдраа авах гэдэг яг цаг үе байгаа учраас та бүхэн одоо өөрсдийнхөө мэрэгжил дагуудаа энэ номон дээрээс юу байна те тэр талын судлал нэлээд одоо сэтэл санаа олж авах боломжтой байгаа шүү. За тэгээд хасан үрэл ойлгомжтой тий. Ийм цаг үед ийм одоо үүрэг зориулттай нийтээрээ баг хүүхдүүд бид нар тий төрсэн байгаа юм байна шүү. За дараагийнх нь болохоор сүүлийнх нь умбал үр гэж байгаа. Ирээдүйд үйлдэх үйлийнх нь цар хүрээ өргөн суу биелэг өндөр дээд түвшний сүнс энэ дэлхийд хүмүүн заяанд мэдлэг онцгой нэгэн учрал байдгаа гэж байна. Тиймээс өрийн тэнгэрт энэ үрсийг урилгатай үйлстэй үрс гэж тусгайлан бэлдэж байдаг. Урилгатай энэ үрс илүү их анхаарал халамжийг эцэг эхээсээ шаардаж байдаг бөгөөд алив өвчнөд өртөмтгий зан аашийн хувьд чанга байдаг учраас илүү их хамгаалалт дэм хариуцлагыг эцэг эхээсээ шаардаж байдаг гэж байна. Энэ үрс нь сүнснийхээ туулалд онцгой чадамж бэлэг авьяасыг хураасан байх тул энэ дэлхийд өдрийн од мэт ховорхон мэндэлдэг. Ёстой л онгодуудын урилга залгаар умблын үүлэнд дэм өргөх угсаанд урагдж ирдэгэ. Онцгой чадамжич умбал үрийг урдчлан таньж мэдээ гэвэл дараах 3 учигт шинжих боломжтой гэж байна. За нэгдүгüрт нь болохоор уурагт байхаас нь эхэлж шинжиж болно. Ийм умбал үрийг одоо тээж байх хугацаанд эцэг их нь ямар нэг юм онцгой үйл явдлын гэрч болох магадлал өндөр гэж байна. Одоо жишээ нь гэх юм бол Сүбэдэ жанжин эхийнхээ хэвлэлд олдож байх үед урийнхаа отон төрийн давцанд ахуй шахалтаар унж байсан. Тэгээд цаашид үлдэх үгүй гэх тийм сорилттой тулгарч байсан үеийн гин л дээ. Урийнхаа хувь нь болохоор ямар онцлогтой гэхээр зэр зэвсэг, онистэй гар урлалаар дархалагдсан аж төрдөг байсан тийм аваг утга юм билэ. Тэгээд нэг жоохон бүтэлгүй ноёны балгаар хамаг монгол аваг утгуудын дунд те одоо нэр хүнд нэлээд юм доошо орсон байсан үе байсан юм байна. Тэгтэл яг ингээд Сүбэдэг одоо тээж байх үед Сүбэдийн аав зарчуу хадаад тэргүүтэй хүмүүс нь болохоор энэ уулын малтагч болтлоо бол унсан байсан үе дээрээ азар гэх юм уу те хүдэр боловсруулах эрдэмдээ нэлээд тийм дэвшил гаргаснаар маш чанартай түүхийд боловсруулалтын аргыг нээсэн байгаа энэ аав нь. Тэгэхээр тэр тухайн гэр бүл нэлээд тийм том хэмжээний
өөрчлөлт болох боломжтой. Эсвэл зөвхөн тэр гэрт биш юмаа гэхэд одоо нийгмийн дунд ч юм уу тийм том хэмжээний өөрчлөлт гарах тэр зүйлийн гэрч болох ийм магадaltaй гэж байна. За хоёрдугаарт нь болохоор ямар шинж тэмдэгтэй байдаг вэхээр 6 ухаанаар шинждэгэ гэж байна. Үрийн мэдлэх өдөр тохих одон гаригийн давхцлыг ажигладаг гэж байгаа. Энэ давхцлын тоо нэмэгдэх хэрээр тухайн үр хэм ариунтай байж хүмүүнд нөлөөлөх заяаны хөгжил өндөр байдаг гэж байна. За энэ нөгөө нэг олон одны давхцал төрсөн гэдэг нэг дугаар хийжсэндээ MNT кодын хиддэх дугаар байлаа. Чингис хаан гэхэд 700 жилд нэг удаа болдог ямар хоёр гариг юм бэлээ. Бархан сайд юу вэ? Бас нэг одон гэр ярьсан. За эдгээрийн давхцсан тийм өдөр төрсөн хүн юм бэлээ. Тэгэхээр олон од нэг дор ингэж давхцах тусам олон хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээх, олон хүмүүстэй учир зүгөө олох чадвартай одоо удирдагч манлайлагч хүн байна л гэсэн үг юм бэлээ. Тэгэхээр хүүхдийнхаа төрж буй өдөрт ямар нэгэн давхцал од гаргасан одоо хувьд бол байна уу гэдгийг хоёрдугаарт нь ажиглах нь. За гуравдугаарт нь болохоор тухайн хүүхэд нь 3 настайдаа өөрийнхөө зөнг илэрхийлэх хандлага нь ариун байдаг гэж байна. Урд төрөлдөө би тийм нэртэй тийм хүн байсан гэдэг ч юм уу тийм. Энэ төрөлдөө би ийм үлийг дүүрэх гэж ирсэн юм төлөвлөгөөтэйгөө ярьдаг ч юм уу. Ирээдүйд би ийм юмыг хийнэ гэх маягаар. За ийм 3 бол шинжээ байж болох нь байна. Яг энэ умбал үр дээр сонирхолтой жишээнүүд гэхээр тэр MNT код сурал дээр би бас ярьсан байгаа хаа. Бүр 2-3 настай хэрнээ хүнд ингээд менежментийн хичээл заадаг. За тийм төвшний. За магадгүй нөгөө урдах насаа санжил байдаг, үүргээ даалгавраа санжил байдаг, өдрийн от шиг цөөхөн гэж юм. Тэгэхээр магадгүй Монголд нэг хитгэн байгаа ч юм уу. За ийм хүүхдүүд бүр гоцын гоц ухаантай, авьяастай тийм хүүхдүүд байгаа гэж бол ойлгож болно. Ээж аваасаа илүү ээж авдаа бараг заах төвшний. За ийм чадвартай хүүхдүүд гээд энгийнээр бол ойлгочих болмоор юм шиг байлээ. За тэгээд ер нь ээжүүд жирэмсэн байх үедээ өөрийгөө маш сайн ажиглах ёстой л гэж байгаа. Яагаад гэхээр жирэмсэн эмэгтэй хүн нь 3 жил идэвхтэй бүүсэн улаачтай дүүцхүйц хэмжээний зөв мэдрэмжтэй байдгаа гэсэн байна. За улаач нь болохоор нэгэн биед онгодын оюуныг тосоход өөрийнхөө оюун санааг зэрэгцээ оршиж дэлгэл буулт үр дүнтэй болдог. Үүний адилаар 9 сарын хугацаанд өөрийнхөө оюун санаатай холбогдох боломж их хүнд байдгаа гэж байна. Их хүнд өөрийнхөө сүнсийг хүүгээр дамжуулан мэдрэх бөгөөд хүсэл тэмүүлэл хөрсдөд үйлдэх үйл хэрэг хишиг заяаг нь тосож байдаг. Энэ үед төлөв буулган үрийг ирээдүйд ямар хүн болох талаар мэдхийг цээрлэх хэрэгтэй. Тэгж болохгүй гэж байна. Өрөөлийн тандалтаар ургийн эрх ирээдүйг мэдхийг хатуу хордгоо гэж байгаа юм. Хатуу хордог. Учир нь өрөөлөөс ирэх жаахан төдий атаархлын сүдэр үрийн хувь тавиланг төөрүүлэх алдас гарах учиг бий. Аль болох эцэг их өөрсдөө шинжиж, өөрсдөө л мэдээллийг сайтар дүгнэж цэгнэх учиртай гэж байна. За тэгэхээр ирээдүйн хүүхдэд гэдсэнд нь багт нь ер нь бол заавал хүүхдийж гэхгүй өөрсдийнхөө хувь заяаг бол тэр болгон хүмүүсээс бол бити асуугаад яваад байгаарэ гэж онгод тэнгэрүүд хэлдэг. Учир мэддэг хүмүүс бол байнга тэгшилдэг. Хүн өөрийнхөө учрыг өөрөө л олох нь хамгийн төгс үр дүнтэй арга гэж байна. За тэрийг ямар байдлаар өөрийгөө таньж мэдэх болох уу гэдгийг нь доор линкийн үлдээчих 6 дугаараас та бүхэн маань сонсоорой. Одоо өнөө цагт бол өөрийгөө таньж мэдэх хөгжүүлэх маш олон талын сургалт мэдээллүүд интернетэд байгаа. Тэгэхээр тийм зүйлсээр бол мэдчих боломжтой. Өөрөө улаачтай онгод тэнгэртэй байгаа гэдгийг яаж мэдэх үү гэдэг бүх асуултанд хариулах дугаар манай подкастн дээр бол орсон байгаа. Тэгэхээр манай подкастын дугааруудыг л сонсчод бараг болохоор байгаа шүү. За тэгээд өнөөдрийн дугаарыг ингээд өндөрлөе. Агуулгуул ингээд болчлоо. Дараагийн дугаарт болохоор энэ хүүхдийг 5 мэдрэхүүгээр нь шинжих гэдэг хэсгээс л ярий. За тэгээд бусад миний ярихгүй байгаа те. Жишээ нь мингээр шинжих гэж юм. За энэ мингээр шинжихийг би өөр дээрээ болоод өөр хавийнхаа хүмүүстийн шинжээд үтсэн чинь бүр нэлээд өндөр хувьтай таарч илээ. За бараг л 100% таарсан. Тэгэхээр хүүхдийнхаа мингээр хувь заяагийн юу хийх ёстой үйлдэл хүүхэд төрсөн мэдлсэн бэ гэдгийг мэдэх бараг бүрэн боломжтой харагдсан. Тэгэхээр тэр мэдээллүүдийг яах нь 7 хаврын шинжээ гэдэг номоо интернетээс нэрээр нь хайчингууд тэнд ямар номын дэлгүүрүүдээр зарагдж байна, хаана зарагдаж байгаа, хүргэлтээр байгаа мó гэх бүх мэдээлэл нь интернетэд байгаа шүү манайхаа. Энэ бол
Энэ гэрлийн өргөний номнууд бол нэлээд олон танигдсан номнууд байдаг учраас мэдээлэл нь бол хангалттай нийтээс гарч ирэх боломжтой байдаг шүү. За тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.